Сайн байцгаана уу? Цэгээр наадах дуртай хүүхэд багчууд, эцэгчүүд, баг сургам мужуулагч та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргье. За тэгэхээр өнөөдөр хорлоо огшин та нартай цэгээр наадыг дэвтэртээ хэрхэн бүтээлчээр ажиллах вэ гэдэг аргыг зааж өгөхөөр бүтээлч хүүхдүүдийн дотны ан Кубус найзын цэцэн урагтай нурсан байна. Сайн байна найзуудаа. За тэгэхээр бүгдээрээ өнөөдөр цэгээр наадын дэвтэр дээр хэрхэн яаж бүтээлчээр ажиллах вэ гэдэг энэхүү аргыг сурч авцгаая. За тэгэхээр юуны өмнө манай цэгээр наадын дэвтрийг харуулаарай. За өмнөө тодорхой зурлагтай тухайн зурлагыг дуурайлган цэг холбож бичдэг. За ийм дэвтэр бий. За тэгэхээр энэхүү дэвтэр дээр хэрхэн яаж бүтээлчээр ажиллах вэ? За тэгэхээр цэгээр наадын дэвтэрт хамгийн түрүүнд хүүхэд багчууд зурлагаа бичнэ. За тэгэхээр зурлагаа яаж бичих вэ гэдэг аргыг багш нь бас зааж өгье. За тэгэхээр цэгүүдийг аль талаас нь бичвэл зөв байд юм болоо. За цэцэн ураг найзуудлаа хэлээрэй. Босоо хоёр цэгийг аль талаас нь олоодаг үлээ? Цэцэн ургаа. Дээрээс нь доошоо, зүүнээс нь баруун тишээ. Зүйдээ дээрээс доошоо, зүүнээс баруун тишээ. Арын хоёр цэгийн дээрээс доошоо гэж олоодаг шүү дээ, тийм үү? За тэгэхээр цэгийг холбож бичнэ, зөв бичиж сурна гэдэг бол бага насны хүүхдүүдийн хувьд маш чухал. За энэ нь тодорхой хэмжээгээр дэвтэр номтой харилцах, тийм ээ, эрдэм ном чамдан суралцах суурийг тавьдаг учраас эцэг эхчүүд багш нар та бүхэн хүүхдүүдэд цэгийг зөв холбуулж сурахад анхаарлаа хандуулаарай. За тэгэхээр багш нь цэгүүдийг холбож бичиж харуулъя. За манай үзэгч хүүхдүүд, эцэгчүүд, багш нар та бүхэн бас ажиглаарай. Яг аль талаас нь яаж холбож байгааг анхааралтай хараарай. За тэгэхээр багш сая дээрээс доошоо, зүүнээс баруун тишээ, дээрээс доошоо гэсэн чиглэлээр холбож байгаа шүү дээ. За түүнээс гадна багш нь эдгээр зурлагыг бичихтэй яаж бичсэн бэ гэдгийг бас анхааралтай ажиглаарай. Яг араас нь цуулаад мөрийн дагуу цэвэр нэмбай бичсэн байгааг бас ажиглаарай. За тэгэхээр цэгээр наадын дэвтэрт нь зурлаг бичвэр хийлгэхтэй яг нөхдөдөө эцэгчүүд та бүхэн яг арын цэгүүдийг холбуулад өмнө нөгөгцөн дүрсийг дуурайлган цэг холбож бичүүлнэ. Бичүүлэхдээ мөрийн дагуу цэвэр нэмбай бичүүлнэ. Яаж бичих вэ гэхээр дээрээс доошоо, зүүнээс баруун тишээ гэсэн үндсэн чиглэлээр цэгүүдийг холбоно. За хэрвээ танаа хүүхэд магадгүй дороос нь эхлээд бичиж явах юм бол буруу юм шүү дээ. Тийм учраас цэгийг аль талаас нь яаж холбох вэ гэдгийг маш сайн анхааралтай ажиглаж зөв чиглүүлж өгөхөд дэмжлэг үзүүлээрэй. За ингээд багш нь одоо хэдгээр мөрийг хичээн. За багш нь 2 дугаар мөрөө хичиж. За тэгэхээр дашрамт хэлгээд яг мал насны хүүхдүүдийн хувьд гарын жижиг булчин гүйцэд хөгжөөгүй байдаг учраас аливаа нэг зурлаг зураасыг үзгээ салахгүйгээр ингээд шууд бичгээд маш их хичээл зүтгэл чармайл шаарддаг. За түүнчлэн төдий хэмжээгээр хүүхдүүд харандаага хитрхи чанга барих ч юм уу, хитрхи бас цуцах, тийм ээ, амархан гарна ядах ч юм уу асуудлууд үүсдэг. Ийм учраас яг анхлан цэгээр наадын дэвтэр дээр ажиллаж байгаа хүүхдүүдийн хувьд үзгийг салахгүй бичгээс илүүтэйгээр дээрээс доошоо, зүүнээс баруун тишээ гэсэн яг энэ үндсэн чиглэлийн дагуу цэвэр нэмбай зөв бичүүлэхэд илүү анхаарлаа хандуулаарай. За түүнээс гадна цэгээр наадаг гэдэг энэ дэвтрийн хувьд бид нар 3, 4, 5 наснаас яг тухайн хүүхдийн нас сэтгүү онцлогтой холбоотойгоор бас дэвтрүүдийг боловсруулсан. За тухайлх юм бол 3 настай хүүхдийн дэвтрийн хувьд том зурлагтай, за цөөхөн тооны мөн тасархай шугамар холбогдсон ийм зураасууд байдаг бол 4, 5 нас нь харьцангуй арай олон зурлаг зураасыг багтаасан. За тухайлх юм бол 3 мөр 5 багна буюу нийт энэ 4, 3, 12 зурлагыг нэмж бичих
ийм одоо дасгал даалгавартай хүүхдийн настдгүй онцлог тохирсон дэвтрүүд бий. За тэгэхээр дэвтэр дээр 1 номерт юу хийх вэ гэхээр зурлага хийнэ. За зурлагыг яаж хийх аргыг багш сая тайлбарлаа. За зурлага хийхээс гадна цэгээр наадын дэвтэр дээр зурлагаа бичсний дараа хүүхэд өөрийгөө үнэлдэг хэсэг бий. За тэгэхээр багш үнэлдэг хэсгийг харуулъя. За зурлага бичгэн байна тийм ээ. За энд хүүхдүүд багш эцэг эхчүүд анзаараарай. За ер нь цэгээр наадын дэвтрийн дээдлийн 2 зурлага нь дахан дуурай зурдаг. Өөрөөр хэлбэл өмнө өгөгдсөн дүрсийг дуурайлгаад явах нь цэгүүдийг холбож ижил дүрс үүсгэж зурдаг. Харин 3 дахь дасгал даалгавар бол ямар нэгэн дүрсгүй хоосон цэгүүд бий. Тэгэхээр эдгээр цэгүүдийг эцэг эхийн оролцоотойгоор за энд гэр бүлийн зураг байгааг бас та бүхэн ажиглаж байгаа бах. Эцэг эхийнхээ оролцоотойгоор цэгүүдийг холбоод ямар нэгэн шин зурлага үүсгэж зурдаг ийм онцлогтой. За тэгэхээр хүүхдүүд та бүхэн эцэг эхтэйгээ хамтраад шин зурлага үүсгэж зурснараа илүү одоо тийм санаачлахтай бүтээлч хүүхэд болоход нь тусалж байгаамаа. За тэгэхээр 1 номер зурлага зурнаа гэсэн. Зурлага зурсны дараа юу хийх вэ гэж. За тэгэхээр цэгээр наадын дэвтэр дээр зурлага зурсны дараа өөртөө дүн тавина. За яаж дүн тавих вэ гэхээр за бүгдээрээ дэвтрийг ажиглая. Бичсэн зурлагных нь баруун гартаад дугуй болон цэцгэн дүрс бий. За тэгэхээр дугуй дүрсийг будаж хүүхдүүд өөртөө дүн тавина. Харин цэцгэн дүрсийг багш нар нь хүүхдүүдийнхээ зурсан бүтээлийг ажиглаад дүн тавих юм аа. За тэгэхээр цэгээр наадын дэвтэр дээр зурлагаа бичсэн бол тийм ээ. Одоо 1-р нь зурлагаа бичнэ гэдэг байгаа шүү дээ. Тэгвэл зурлагаа бичсэн бол заавал өөртөө дүнгээ тавьсураарэ. За өөртөө хэрхэн дүнгээ тавих вэ гэх юм бол өөртөөгөө бичсэн зурлагыг анхааралтай ажиглаад бүгдийн гой шулуун зураасаар цэвэр нэмбэ бичсэн бол ногоон өнгөөр дүүргэж боднаа. За багш нь энд маш гоё цэвэр нэмбэ бичсэн учраас ногоон өнгөөр бодчихъя. За харин 1 муу 2 зурлагыг морий бичсэн байвал шар өнгөөр боднаа. Шар өнгөөр дүүргэж бодно. Харин 4 болон түүнээс олон зурлага морий бичсэн бол улаан өнгөөр бодох юм шүү. За багш нь энэ удаад маш гоё бичсэн учраас ногоон өнгөөр дүүргэж бодлаа. За гих мэтлэн өөрсдийн бичсэн зурлагны хажуудлал дүнгээ тавьж өөртөө дүн тавих юм аа. Өөртөө үнэлгээ өгнө гэсэн. За тэгэхээр эцэг эхчүүд багш нар та бүхэн бас анхаарлаа хандуулж байгаарэ. Таны хүүхэд бага наснаас өөрийнхөө бичсэн зурлагыг ажиглаад өөртөө дүн тавьсуурснаар ямар ач тустай вэ гэвэл тодорхой хэмжээнд өөрийнхөө хийсэн ажлыг нэгдүгээр ажигладаг, анзаардаг болно. За энэхүү чадвар нь илүү одоо хүүхдийг хийж байгаа ажилдаа нямбай хандахад чиглүүлж өгөх онцлогтой. Мөн түншлэн багаасаа өөрийнхөө хийсэн ажилд нямбай хандаж, өөрийнхөө зөв буруу, сайн муу, болох болохгүй яаж хийсэндээ дүн тавьж сурсан хүүхдүүд ирээдүйд илүү одоо хариуцлагатай хандлагыг өөртөө бий болох ийм ач тустай шүү. За тийм учраас цэгээр наадын дэвтэр дээр 1-р зурлагаа бичнэ, 2-р өөртөө дүнгээ тавина. За 3 дахь арга нь бол цэгээр наадын технологиг хүүхэд болгоны одоо хүсэн хүлээдэг ийм одоо маш сайхан аргачлал бий. Тэр юу вэ гэхээр өөрсдийн цэг холбож зурсан зурлах зураасаа оролцуулаад зураг зурах. За ийм аргачлал бий. За тэгэхээр багш нь өнөөдөр та бүхэндээ цэгээр наадын дэвтэр дээрээ зурсан зурлах зураасаа оролцуулаад зураг бүтээлхийг ямар аргууд байна вэ гэдгийг бас та бүхэндээ товчхон танилцуулъя. За тэгэхээр багш нь энэ зурлагыг ашиглаад дөрвөлжин дүрс үүсгэжлээ. За дөрвөлжин дүрсээ яаж баяжуулж бүтээл болгож болох вэ? Юу вэ? За дөрвөлжин дүрс нь юутай болчих вэ? Цэцүүрга. Инээс хэлж байгаа дүрстэй болчихлоо. За инээж юм тийм ээ. За дөрвөлжин дүрс нь нүдтэй,
хамартай, амтай орчлоо шүү дээ. За тэгвэл одоо ажиглая. За юутай болсон бэ? Хөл гартай болсон. Зүйтэй, хөл гартай болсон байх шүү дээ. За гэгмэшлэн 3, 4 настай хүүхдүүдийн хувьд дүрсийг одоо амьлуулж тодорхой хэмжээний зураг дүрслэлийг үүсгэж явна. За түүнээс гадна өөр юу хийж болох вэ гэж энэ дүрсээр тийм ээ. За тэгвэл багшны дөрвөлжин зурлахаар. За юу үүсч юу? Юу үүссэн бэ? За зүйтэй машинд нь цонх, хаалга, мөн гэрэл байж болно тийм үү? За тэгэхээр машиныхан цонхоор хүүхд гараа явж иж болох уу? Күбүсээ? Болно. Болно шүү дээ. Найз нь харж иж болно тийм ээ. Бас баяртай гэж далж иж бас болно шүү дээ. За тэгвэл өөр юу хийж болох вэ гэж. За тэгэхээр ер нь багшийн зааж байгаа энэ аргачлал бол яг 3-4 наснуудад зориулсан ийм аргачлал би яг тухайн зурлагын онцлогийг ашиглаад яаж энгийн зураг дүрс үүсгэх аргаар шин одоо зураг бүтээл болох бүтээлжээр ажиллах. За тэгэхээр цэцэн ураг багшийн энэ юу хийсэн бэ? Fashion. За байшинд нь юу дутаа байна? Цонх, хаалга. Зүйтэй. За цонх хаалга дутаа байна тийм ээ. За хідэн ч давхар байшин болгож болно. За хідэн ч бас харахтай байж болно тийм ээ. За багш нь хідэн харахтай хідэн цонхтой байшин зорч юу? 3 цонхтой нэг харахтай байна. Зүйтэй. 1, 2, 3 цонхтой нэг харахтай байшин зорчлаа. За гих мэтлэн тухайн энгийн одоо зураг дүрслэлийг үүсгэж болохоос гадна цэгээр наадыг гэдэг бол тухайн зурлагны цэг зураасыг оролцуулаад өөр шинэ одоо зураг дүрслэлийг үүсгэж болгохоор бас онцлог. За тухайлах юм бол багш нь энэ зүүн дээд булан дагаа зурлагыг оролцуулаад цэгүүдийн тойруулаад за ямар төс үүсгэж юу? Өөрөнхий. За ямар үлээ? Дугуй төс. Дугуй төс шүү дээ. Дугуй төс. За тэгвэл дугуй төс нь. За дугуй төс яаж юм? Инээж. Инээж юм. За энэ дугуй төсийг тэгвэл нар болохыг бүгдээрээ. Нар болохын тулд юу дутаа байна? Зацаг дутаа байна. Зүйтэй зарцрах хэрэгтэй. За тэгвэл нарны зарцрыг баяжуулаад зурх юм бол хөөрхөн инээс гэсэн нар үүсэж байна тийм ээ. За түүнээс гадна тодорхой хэдэн зурлагыг тойруулаад орон зайг баримжуулан шин зураг дүрслэл үүсгэж болно. За жишээлбэл багш нь нэг зурлагыг оролцуулаад ямар үйл зорчив? Өвсгөр үл. За үйл зорчлаа тийм ээ. За тэгвэл одоо хоёр зурлагыг оролцуулаад зуръя багш нь. За багшийнхан хоёр зурлагыг оролцуул зурсан үйл, нэг зурлагыг оролцуул зурсан үйлээс ямар хэмжээтэй байна? Илүү том хэмжээтэй шүү дээ, тийм үү? За тэгэхээр тодорхой хэдэн зурлагыг оролцуулаад зураг болгож болох нэ. За тэгвэл багш нь энэ хоёр зурлагыг оролцуулаад бас шин зураг дүрслэл үүсгье. За тэгэхээр цэгээр наадыг гэдгийн гол мөн чанар бол ерөөсөө тухайн зурлаг зураас тийм ээ цэгүүдийг оролцуулж зурхад л оршиж байгаа. За ийм учраас тухайн одоо зураг дүрслэлийг бүтээхийн тулд хэрхэн яаж зураг болох уу, яаж зурх уу, юу болох уу гэдгийг анхааралтай одоо ажиглаж. За хүүхдүүдийн хувьд бол илүү одоо тийм ажиглах чанар мөн илүү одоо төсөөлөх, ургуулсан бодох, дүрслэн бодох гэсэн энэ одоо чанаруудыг хөгжүүлгээр онцлог. За тэгэхээр хүүхдүүдийн кубус найзаа модон дээр юу хийж болох вэ? Алим. Зүйтэй модон дээр алим байж болно. Өөр юу хийж болох вэ? Банан, жимс. Зүйтэй. Янз бүрийн жимснүүд ургаж иж болно шүү дээ. За багш нь алимны мод урчээ. За магадгүй алимнууд нь бас хөөрхөн навчтай байж болно тийм ээ. За том алимтай. Алим дуртай юу? Маш дуртай. За маш их дуртай. Алим гоё шүү дээ тийм үү? За багш нь алимны мод урчлаа. За өөрөөс модон дээр юу хийж болох вэ? Модон дээр юу хийж болох вэ бодоорой. Модон дээр шовны үр хийж болох уу? Шов байж болно, шовны үр хийж болно. За тэгвэл багш нь зурлагын онцлогийг оролцуулаад. За багш нь зурлагын онцлогийг оролцуулаад. Шовны үр зорч. Шовны үр зорч.
За мэдээ шувууны үр нагамч нь одоо юу хийх хэрэгтэй? Хөрх нисэж байгаа шүү. Мэдээ шувууны үр нагамч нь одоо юу хийх хэрэгтэй? Хөрх нисэж байгаа шүү. Хөрх нөө. Хөргөн шүү дээ, тийм ээ. За тэгвэл мод руу нисэж байгаа багш нь шувууг үсгэе. За тэгэхээр цэгээр наад гэдэг нь ямар ч үстэй гэлээ. Энэ зурлаг зураасыг шувуу болохын тулд хэрхэн яаж зурж болох вэ гэдгийг яасан бэ? Ажиглаж анзаарна гэсэн шүү дээ. За тэгвэл багш нь эний сүүл нь болгоо. За юм шаваа зурч. За нисэж байгаа өөрлөгөө нисэж байгаа шаваа болгочих. За гэт мэтлэн тодорхой хит хитэн зураасуудыг нийлүүлээд бас яах нь зураг болгож болох нь байна. Тухайн нэг зурлагын онцлогийг ажиглаж яагаад шин зураг төршлөнд үүсгэж болох нь байна. Эсвэл ямар нэгэн өөр төрсийг ч яах нь үүсгэж болох нь шүү дээ. За тэгвэл энэ төрсээр нар болгосон аргыг бүгдээрээ яг энэ нар болгосон аргаар зүүн доолд байгаа энэ зурлагыг бүгдээрээ бөмбөг болгоё. Бөмбөг. За бөмбөг болгохын тулд яаж зурж болох вэ? Ажиглаарай. За хамгийн гол нь цэг зураасаа оролцуулж зурна гэсэн тийм үү? За цэг зураасаа оролцуулж зурна гэсэн учраас багш нь ингэ хээ зурчлаа. За одоо багш нь самбарт зурсан зурагнуудаа гоё боднаа. За тэгэхээр цэгээр наадын дэвтэртээ зураг зурсны дараа өнгийн бодгийн харандаага зөөлхөн хөнхөн бариад зураг бүтээлээ бодно. За тэгэхээр манай эцэгчүүд бас нэг зүйлийг ойлгоод аваарай. Цэгээр наадын дэвтэр дээр зураг зурхтаа зөвхөн балын харандаагаар зурна. За зурлагаа бичихдээ бас зөвхөн балын харандаа ашиглана. За цэгээр наадын дэвтэр фломастер ашиглахгүй. За мөн тосон харандаа ашиглахгүй шүү. За тосон харандаа илүү одоо дэвтэр дээр нүүж тийм ээ. Дэвтрийг онцгүй олгодог. Тийм учраас өнгийн бодгийн харандаа ашиглавал илүү оновчтой. За мөн балын харандаагаараа зураад бодгийн харандаагаараа тодруулаарай.
За гэх мэтлэн зураг дүрслэлийг үүсгэж болох юм байна. За одоо багш нь өөр бас нэг арга зааж өгье. За тэгэхээр цэгээр наадыг дэвтэрдээр тийм ээ. За тодорхой хэмжээгээр нэг жижиг буюу нэг зурлагыг ашиглаад зураг дүрслэл үүсгэж болохоос гадна хэд хэдэн зурлагыг оролцуулаад зураг зорж болно гэсэн тийм үү. За тэгвэл одоо багш нь олон зурлагыг оролцуулаад яаж том зураг дүрслэл үүсгэх вэ гэдэг аргыг бас энд харуулъя. За тэгвэл сая багш нь нэгэн зурлагаа нэг жижиг байшин зурх аргыг заасан тийм ээ. За тэгвэл одоо хэд хэдэн зурлагыг оролцуулаад том байшин зурх аргыг зааж өгье. За тэгвэл багш нь энэ зурлагнуудыг оролцуулаад за цэгүүдэд холбоно. За юу цэгээр наадыг гэдэг гол утга нь цэгүүдэд холбож цэгүүдээ зураасаа оролцуулахад орж байгаа гэж багш нь тайлбарласан тийм ээ. За тэгэхээр өгсөн дүрсийг анхааралтай ажиглана. За хэрвээ багш нь энэ дүрсийг ашиглаад байшин зуръя тийм ээ. Том сайхан байшин зурья гэж төсөөлөх юм бол энэ өгсөн зурлага нь юу байж болох вэ? Байшингийн юу нээж болох вэ? Цонхон байж болно. Өө зүйтэй цонхон байж болно шүү дээ. За цонх байж болно. Хэдэн цонхтой байшин болчих вэ? 1 2 3 4 цонхтой байшин болчихлоо тийм үү? За тэгвэл багш нь энд хаалгыг баяжуулаа зуръя. Хаалгыг баяжуулаа зуръя. За багш нь хаалгандаа бариул хийчихье. За түүнээс гадна хүүхэд болгон бүтээлчээр сэтгэж дахин давтагдашгүй бүтээл төрүүлэхийн тулд энэ байшин ямар өнгөтэй байж болох вэ? Дээр нь ямар хээ байж болох вэ? Мөн цонхон дээр нь юу байж болох вэ гэдгийг хүүхдтэйгээ харилцаж сэтгүүлнэ. За тухайлах юм бол за байшингийн цонхон дээр юу байж болох вэ? За гэх мэтлэн хэд хэдэн зурлагыг оролцуулаад бас том зураг дүрслэлийг үүсгэж зорж болох нэ. За ингээд багш нь өнөөдөр та бүхэндээ цэгээр наадыг гэдэг энэхүү дэвтэр дээр хэрхэн яаж бүтээлчээр ажиллах аргыг зааж өглөө. За тэгэхээр
цэгээр наадын дэвтэр нэгт нь зурлага бичнэ, хоёрт нь өөртөө дүнгээ тавина, гуравт нь зураг бүтээл хийж бүтээлчээр ажиллах нэ. За тэгэхээр ингэж одоо хүүхдийнхаа сэтгэж хамтдаа зурж бүтээсэн зураг бүтээлийн талаар одоо хийсэн зүйлийн тоолуулах, өгүүлбэр зохиолох, яриулах, мөн одоо хайртай хүмүүст нь дурсгаж бэлэг болгох ч юм уу, хайртай хүмүүст нь зориулах гэх мэтлэн хийсэн бүтээлийн талаар ярилцаад цэгээр наадын дэвтрийн арын тэмдэглэл хэсэгт нь бичиж хүүхдийнхаа түүхийг үлдээгийг бас уриалж байна. Тэгэхээр цэгээр наадын дэвтрийн арын хэсэг тэмдэглэл буюу ажиглалт ярилцлага тэмдэглэл гэсэн хэсэг бий. Энэ хэсэгт нь хүүхдтэйгээ ярилцаж хүүхдийнхаа хийсэн бүтээлийн талаар та бүхэн тэмдэглэж үлдээснээрээ хүүхдийнхаа одоо нэг талаасаа хэл яриаг хөгжөөлт тийм ээ өөрийнхөө санаа бодлыг бүтэн өгүүлбэрээр илэрхийлж сурах илүү одоо утга уялдаатай ярих буюу бусад ойлгомжтойгоор хийсэн зүйлээ тайлбарлан ярих гэх мэтлэн одоо арга суралцуулна. За мөн түншлэн хүүхдтэйгээ байнга тогтмол ярилцаж тэмдэглэлийг хөтснөөрөө таны хүүхэд илүү одоо нээлттэй өөртөө итгэлтэй хүн болж төлөвшөх суурь тавигдах юм аа. За ингээд та бүхэндээ цэгээр наадын гэдэг энэхүү технологийн хүрээнд хэрхэн яаж ажиллах аргачлалыг таниуллаа. За ингээд цэгээр наадын дэвтэр бүтээлчээр ажиллах юм бол таны хүүхдийн дэвтэр. За бүгдээ ямар дэвтэр мэдвүлээ? За цэгээр наадын гэдэг бол хар цэгтэй цагаан дэвтэр шүү дээ, тийм үү? За энэ хар цэгтэй янз бүрийн зурлаг зураастай цагаан дэвтэр дээр эцэг эхчүүд, багш сургууль мужуудагч та бүхэн хамтарч ажилласнараа хүүхдээ бүтээлчээр ажиллахад нь чиглүүлж тусаж дэмжснээрээ таны хүүхдийн дэвтэр дээр өн гүнгийн зураг дүрслэл үүсэж за олон янзын ийм сайхан зураг дүрслэлүүд үүсэж бүтээлчээр одоо ажиллах ийм боломжтой. За тэгэхээр хүүхдийнхаа сэтгхүй хөгжүүлж цэгээр наадын дэвтэр дээр нь одоо зураг дүрслэл үүсгэж бүтээлчээр ажиллах нөхцөлийг нь бас хангаж та бүхэн ажиллахыг уриалж байна. За ингээд цэгээр наадаж одоо хүүхдүүд та бүхнийг одоо олон янзын бүтээлүүдийг эцэг эхтэйгээ хамтраа тийм ээ ингээд ажиллахын тулд манай Кубус бас жил болгон ивент итгэдэг. За тэгэхээр хүүхдүүд та нар Кубус за манай Кубус найзуудаа өөрийнхөө жүүсийг танилцуулаач. За тэгэхээр Кубус гэдэг брэнд байгаа. За Кубусын ийм гоё жүүсүүд тийм ээ жимсний жүүсүүд мөн бас ийм йогурт ундаанууд бас байдаг. Тэгэхээр жил болгон Кубус брэнд маань манай цэгээр наадын буюу бүтээлж арах технологиг ивент итгэж одоо шилдэг бүтээл шалгаруулах уралдааныг зохион байгуулдаг. Тэгэхээр энэ хичээлийн жилийн хувьд за ковид буюу 20 цэртэй холбоотойгоор 2020 оны 12 сарын 15 хүртэл хүүхэд эцэг эхчүүдийн зурсан шилдэг бүтээлийг за бид бүхэн цэгээр наадын сургалт зөвлөгөө гэсэн захин бүлгээрээ дамжуулан хүлээн авнаа. За тэгэхээр хүүхдүүд та бүхэн зурсан бүтээлээ өмнө одоо яг ингэж их материалаар явуулдаг байсан бол энэ жил цэгээр наадын сургалт зөвлөгөө гэсэн захин бүлэгтээ нийтлэхэд хангалттай байна. За тэгэхээр Кубус найзаа манай цэгээр наадын шилдэг бүтээл шалгаруулах уралдаа маань нийт 2 сая төгрөгийн шагналын сантай. За шагналын санг манай Кубус брэнд ивент итгэж байгаа. Юуны мөн Кубустай баярлалаа. За Кубус найзаа найзтай ундааж үзээ тайлбарлаж өгөөч. Ямар ач холбогдолтой юм бол? Ой модонд орсон байгалийн жимсээр ямар ч химийн бодис байхгүй, нэмэлт сахаргүй эрүүл ундаа. Мөн хүүхдүүд биднийг дархлаар дэмжиж эрүүл аж төрөхөд туслана. Зүйдээ. За тэгэхээр Кубус ундаа ямар нэгэн химийн бодисгүй бас нэмэлт сахар ороогүй учраас шүд хорхоодуулахгүй мэ шүү найзуудаа. За тэгэхээр Кубус ундаагаас ууж агаарэ. За ингээд цэгээр наадын буюу хүүхдийн бүтээл сэтгхүй хөгжүүлэх арга технологиг түгээн дэлгэрүүлж нийслэл орон нутгийн хэмжээнд хамтран ажиллаж байгаа багш сургууль мужуудагчид эцэг эхчүүд та бүхэндээ чин сэтгэлийн талархал илэрхийлээд бүгдэнд нь амжилт хүсье. Баярлалаа. Баярлалаа.